Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл. Эрүүл мэндийн чиглэлээр мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч 2 ба түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэл гаргана. Сувилийн хувьд улирлын шин чанартай сувиллууд жилдээ 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан байх шаардлага тавигдж байгааг анхаарах хэрэгтэй. Тухайн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу магадлан итгэмжлэлийн шалгууруудыг хангаж байгаа эсхийг шинжээчид газар дээр нь очиж шалгадаг. Магадлан итгэмжлэлийн шинжээчид гэдэг нь орон тооны бус, хөндлөнгийн тухайн чиглэлээр мэрэгчсэн хүмүүс байдаг. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А503 дугаар тушаалаар батлагдсан магадлан итгэмжлэх журмын шаардлага хангаж магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах байгууллага нь энэхүү журамд заасан баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр бүрдүүлэн баталгаажуулж ажлын албанд эрүүлнэ.